За хөгжмийн зохиолч хүн энэ кинон дээр сэтгэл зүрхээ бүх сүнсээ зориулаад ажилласан байдаг. Тэгсэн чинь кино театр энийг нь бүр баллаад бүр нэг лалар болгоо ичх тийм тохиолдол байна уу? Бүгд штэ. Энэ өргөө кино театруудын энэ одоо хараад хийсэн хэдэн салбартай. Дууралт нь өстө новш бүр авах байхгүй. Энэ зайсан хил дотор нэг кино театр байна. Prime, Hog, гигантын анх нэгдэхтэй гоё байсан. Саяхан нэг орж үзсэн. Новш, Hog. Тэнгисийг бол энэ дунд бүр ярих юм бол бүр өксөн хүний сүнсийг нөгөө ясын өнөлцүүлээд явах үү шиг нөгөө талигаа чиг дурсаад явах үү нэрээ. Йоо Тэнгис чи сая шинэ салбараа нээсэн шүү. Факт тэр ямар юм аа шинэ салбар нэг ямар нүрээрээ нээж байгаа юм. Кино театрууд энэ дуу хөгжмийнхаа систем тоног төхөөрөмжн дээр апгрейд хийж одоо шинжлэх цаг болцсон. Энэ чинь техник байхгүй. Өдөрт 10 цаг ажиллаж штэ энэ юм тийм үстэй өглөө үзүүрээс хуулаад шөнийн 12 цаг хүртэл. Өдрийн 10 цаг завсаргүй ингээд кино гараад ихлээрсэн тэр чинь илэгдэл хоригдл явагдана үсттэй. Тэр нэг ламп проектор шүү дээ. Проекторууд нь бүгд фокусгүй. Лампнууд нь бүгд нөгөө лампч нь одоо бидний хэрэглээд байгаа лампч бүгд цагтаа шүү дээ. 2000 цаг хэдэн цаг үд тий асаагаад ингээ энэ ламп бүдгэрнэ. Нэг бол шатнаа гэд. Лампнууд нь бүгд бүдгэрсэн. За одоо бид проектор лампыг яриад яах вэ? Эдрийн боцрыг одоо дэлгэхэд яах вэ? Одоо зүгээр би зөвхөн мэддгээл хэлдэг. Спикернууд нь бүгдээрээ ингээд хахацсан, царигдсан, тэ электр хороглоос болоод дурхаа болчихсон. Эсвэл 5-1 систем нь тохиргоо алдагдаад центр дээр зөвхөн хоолоо моолоо дуурж явах хэрэгтэй байтал эртээ тэр зайсан нэр прайм дээр араасаа дуурч шүү дээ. Дагцнаас. Урд дэлгэцээр бид рүү гэнэ. Урдаас хүн чинь ингээд урд үздэг шүү дээ. Тэнгүүд ард ингээд ялуу. Маш модерн авангард стилийн дууралттай тийм театрт шаашаал гэсэн багхгүй юу. За үндэ нэр зайл өстой. Аригон подкастын ерөнхий ивент төгч Sow Media